За сайн байцгаана уу? Миний эрүүл мэндийн блогийг үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Ер нь их санаа оноогоо хэлж, асууж, мессеж ирүүлсэнд бас их талархалтай байгаа. За энэ блогийг эрэгтэйчүүдэд зориулж байна. Эхтэй мэдээж эрэгтэй өнгөлтгүйгээр одоо хамт амьдардаг бүсгүйчүүдэд гэр бүлийнхэн хүмүүс бас их зориулъя гэж ингэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө 18 наснаас дээш насныхан зориулсан гэж ойлгож болно. Тэг би нэг энэ Viagra гэдэг энэ талаар үйлчлэгээний механизм за тэгээд тэр имийг хэрэглэхийн өмнө одоо яг ямар асуултанд хариулах ёстой гэдэг талаар мэдээлэл өгсөн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийг нэлээд олон үзсэн байлаа. Тэгээд зарим хүмүүс надад асуулт ирүүлсэн байхад би тэрэнд нь хариулъя гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг хуу зарим нэг асуултаас нь дурдах юм бол энэ одоо хэмжээнд нөлөөлөх гэсэн байлаа. Тэгэхээр энэ Viagra бол хөвчрөлтийг сайжруулдаг юм байгаа. За тэгэхээр мэдээж тухайн хүнд одоо ямар өгөгдөл байглаасаа өгсөн байна. Тэр хэмжээндээ мэдээж хөвчлөлтөнд сайжраад ингэж томорно гэсэн үг. Гэхдээ энэ бол одоо бүр ингээд томургаад янз бүр болно гэсэн үг бол мэдээж биш тийм ээ. Тэгэхээр ер нь тэгдэг одоо бүтээгдэхүүн бол би байхгүй байх гэж ингэж бодож байгаа. Зүгээр энэ гаргаж байгаа юмнууд маань тухайн хүний одоо хөвчлөлтийн үйл ажиллагаа сайжруулахад чиглэсэн ийм богино хугацааны үйлчлэгээтэй ийм зүйлүүд гэж ойлгох хэрэгтэй. За ер нь яг хуу энэ мэдээж одоо маш олон шалтгаантай байгаа тийм ээ. Одоо им хэрэглэхгүйгээр ингээ явхад мэдээж насандаа болно мэдээж өөр байгаа. За тэрнээс гадна одоо өвчлөлөө янз бүрийн өвчлөлөө зүрх судасны систем өвчлөлүүд байна. Чихрийн шижингүүд байна. За мэдрэлийн одоо янз бүрийн гаралтай өвчнүүд байна. Нуруу нугасны гэмтлүүд ч гэдэг юм уу. Эсвэл биеийн замаар дамжих халдварт өвчнүүд ч гэдэг юм уу тийм ээ. За ямар янз бүрийн шалтгаантай хавдрууд ээж болно. Хавдрын дараах эмчилгээнүүд байна. За тэгээд одоо мэс заслын төр булчирхай эмчилгээнүүд хийгсэн ч гэдэг юм уу. Маш олон шалтгаанууд одоо нэрхтээ хүний бэлэг эрхтний хөвчрөлтөнд нөлөөлдөг л дөө. Тэгэхээр энэний дараа бол зарим хүмүүс бол яг байнга гэдэг юм уу шаардлагатай бол юм бох хэрэгцээ бий болно. Тэрнээс бол хэвийн эрхтэй хүн бол энийг нэх их хуугаад хэрэглээд ах шаардлагагүй гэж бодож байгаа. За яг хуу энд одоо би мэрэгжлийн сэтгүүлийг ингээд уншлаа. Тэгээд асуултанд хариулахын тулд тэгэхээр энэ одоо хэрэгжилж байгаа юмнууд маань хоёр янзаар л үйлчлэг үзүүлнэ гэж байгаа. Нэгдүгээрт нь болохоор бэлгийн одоо тэр хүслийг одоо нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт нь тэгэхээр тухай одоо эрэгтэй бэлэг эрхтний хөвчлөлтөнд нь сайжруулах юм хоёр нөлөө үзүүлдэг гэж байна. За мэдээж хөвчлөлт сайн байхад мэдээлдэг бэлгийн өдөөлт бол маш чухал байдаг гэж байгаа нь мэдээж та нар насанд хүрсэн хүмүүс бол мэдж байгаа гэж бодож байна. Яг хоо мэс заслын одоо тодорхой янз бүрийн шалтгаанаас мэс зас хийлгсэн хүмүүс яадаг гэхээр энэ юмнуудыг хэрэглэх юм байна л та. Энд чинь заавраад тэгээд тэр хүмүүс яадаг юм гэхээр хаалганы дараа шууд хэрэглэж болно. За тэгээд эмнээс гадна өөр одоо янз бүрийн юмнуудыг хэрэглэж болдог гэж байгаа. Ерөнхийдөө энэ хүмүүс надаас асуусан байсан энэ эмнээс гадна өөр юм хэрэглэж болохгүй юу тариамаараа гэдэг ч юм уу ийм асуусан байлаа. Тэгэхээр би энд нь хариулъя гэж бодож байна. Нийтдээ одоо 4 янзын юм л хэрэглэдэг юм байна. Нэгдүгээрт нь бол эмнүүд байгаа. За Viagra-гаас эхлээл байж гэн тийм ээ. Хоёрдугаарт нь вакуум сорвол гэж бас байд юм байна. За дараа нь болохоор шууд одоо эргэтнэрүү тарьдаг тарианууд байж гэн. Тэгээ суулгац гэсэн ингээд суулгачдаг юм байд юм байна. Тэгэхээр ийм 4 янзын юм байд юм байна л та. Тэгэхээр мэдслийн дараа эмч тухайн хүндээ тохирсон юмыг бол зөвлөж өгдөг. Энгийн хүн бол мэдээж хэрэг эмийг одоо рецепттэй, жортой юм уу эсвэл жоргүй байдлаар зах зээлээс аваад ингээ хэрэглэдэг гэж би түрүүн ихтэй бол ярьж ирсэн. За тэгээд ер нь яг эмэн дээр би голчлон анхаарай гэж бодож байна. Яг гэвэл би мэрэгжлийн эмзүүч хүн учраас за та нар аливаа эмийг хэрэглэхийн өмнө зах зээл дээр бол маш олон янзын төрлийн юмнууд бол одоо зарагдчихж байгаа. Тэгэхээр амруугаа орж байгаа болон өөрийнхөө бие рүү орж байгаа бүх юмнуудыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол та нэгдүгээрт санхүүгийн тэмнэлттэй гэж ярина. Хоёрт гэвэл бүрэн зохистой үр дүнгийн хүлээх ийм боломж нь бүрддэг юм аа. За ийм юмнууд одоо нөгөө Viagra-тай адилхан 3 янзын имийг зах зээл дээр ерөнхийдөө
одоо хэрглэж байна. Шинжлэх ухааны үндэстэй гэсэн үг шүү дээ. Бусдыг нь бол бисаа мэдэхгүй. За тэгэхээр нэгдүгээрт нь одоо би энд гаруулж байна. Viagra байгаа тийм ээ. За Viagra-г бол Viagra гэсэн нэрээрээ ч байгаа, өөр нэртэйч байгаа. Тэгэхээр энэ 3 эмийг та нар аль нь бүлэгтэн ордог юм бэ гэдгийг мэдхийн тулд тэр дотор нь байгаа бодисыг бас мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ Viagra бол худалдааны нэр ахна шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө тэр дотор нь байгаа бодис нь бол арай өөр нэртэй байдаг байна. За би энэ дээр бас ингэж үзүүлсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь бол би энэ түгээмэл хэрэглэдэг учраас Viagra-гийн талаар би хэлж байгаа тийм ээ. За 30-аас 60 минутын дараа үйлдэл нь эхэлдэг байгаа. Тэгэхээр тэр хугацаагаа тооцно гэсэн үг. За зарим нэгэн хоол болон хүнсний зүйлтэй хэрэглэх юм бол хугацаа нь одоо яах нь удаашрдаг, эсвэл одоо хугацаа нь хойшилдог, эсвэл хугацаа одоо үйлчлэх тийм механизм нь бол буурдаг гэсэн байгаа. Тэгэхээр тэрийг бас анхаарах хэрэгтэй баг. За тэгээд ерөнхийдөө үйлчлэх хугацаа нь бол 12 цагийн хугацаатай үйлчилдэг. За зах зээл дээр бол 25, 50, 100 мг-аар зарж идэг ийм зүйл байгаа. За дараагийн юм бол одоо бас нэг ийм нэртэй байгаа. За та нар ингээ харч. За ийм нэртэй байлаа гэхэд яах нь та нар дотор нь орсон бодисыг л харна гэсэн үг. Тэгэхээр энэ юм маань 10-25 минутын дараа үйлчилдэг гэж байгаа. Тэгэхээр хамгийн одоо доод тал нь 15 минутын өмнө эмээ уусан байх хэрэгтэй гэд хэрэглэж байгаа. За тэгээд одоо юу үйлчлэх хугацааны хувьд би эндээс одоо би харж ин бичсэн байна. Тэгэхээр энэ бол 12 цагийн хугацаатай үйлчлэг гэж байна. Бас л одоо 5, 10, 20 мг-аар зах зээл дээр зарагддаг юм байна. За 3 дугаар төрлийн нэмийг бол жортоогоор ингэж хүмүүс нэлээд авдаг. Энэ бол нэлээд одоо түгээмэл хэрэглэгдээд байгаа ийм шиг байгаа. Тэгэхээр 15 минутаас эхлээд энэ нэм маань 12 цагийн хугацаатай үйлчлдэг юм байгаа. За тэгээд энэ нэмийн үйлчлэгээ зарим тохиолдолд 24 цаг хүртэл үйлчлдэг гэж бичсэн байгаа. За тэгээд энэ өөрөө аяндаа яадаг бах нь энэ 24 цагийн хугацаатай үйлчлдэг учраас нэг эмээ ууцсан байхаа дараагийн удаа ямар нэгэн эмээ дахиж уухгүйгээр одоо бэлгийн одоо үйл ажиллагаанд бас орох юм боломжтой болтгоо гэж ингэж хэлсэн байлаа. Яг хөө энэ нэмний одоо сул тал нь юу гэдэг юм гэхээр гаж нөлөөнүүд байгаа. Тэгэхээр гаж нөлөөнүүдийг би ерөнхийд нь бол дурдчихсан тийм ээ. Төрөний тэр Viagra гэдэг та нар тэр влогийг үзээрэй. Тэгэхээр тэрэн дээр дурдсантай адилхан гаж нөлөөнүүд бол үүсч болно. Тэгвэл энэ нөгөө нэг гаж нөлөө нь бас жоохон удаан хугацаагаар үргэлжлэх гэдэг юм талтай байгаа. Тэгээ яг 5, 10, 20 мг-аар зах зээл дээр зарагддаг ийм юмнууд байгаа. Тэгэхээр энэ 3 юм л яг нь одоо шинжлэх ухааны үндсэн дээр хүмүүст одоо түгээмэл ингэж хэрэгжилж байгаа жортой олон жоргуугаар ингэж олж хэрэгжилж байгаа энэ юмнууд байгаа. Гэхдээ ямар ч нэртэй байж болно. Гэхдээ та имээ сонгохдоо заавалжгүй дотор нь ямар бодис орсон бэ гэдгийг л гол анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр ямар бодис орсныг олоод харчих юм бол энэ чинь тийм хугацаатай үйлчлдэг. Тэдэн минутын өмнө би уух хэрэгтэй. За энийг хоолтой уух хүлүү, холгүй хүлүү гэдгийг мэдчихнэ. За тэгээд гаж нөлөө үүсэх хүлүү гэдгийг мэднэ. Дээрээс нь яах нь нөгөө миний хэлээд байсан. Одоо шалгах хугацаа өөрөөсөө асуух хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл ерөнхийд нь яагаад ингэж дотор нь орсон бодисыг ингэж чухалчлаад байгаа юм бэ гэхээр одоо харахад одоо зөндөө олон охид бүсгүүчүүд байна тийм ээ. Гэтэл одоо яадаг юм гэхээр цэцгээ, дулмаа, чимгээ гэдэг өөр нэртэй байдагтай адилхан зах зээл дээр зарагдаж байгаа юмуд маш олон төрлийн нэртэй байж болно. Гэхдээ дотор нь байгаа бодис нь яг л одоо нэг одоо шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн тийм л бодис байх нь. Тэгэхээр энэн дээр нь анхаараасаа гэдэг утгаар энэ 3 юмыг танилцуулах хийж байгаа. За мэдээж би та нартай тарианы талаар бол хэлэхгүй. Яг тэгэл энэ бол зөвхөн эмчийн одоо жараар олгогддог. Тусгай нөхцөлд хийдэг юм тариа байгаа. Тэгээ автанкарч гэсэн маань энд тодалтаалагддаг. Энэ талаар бол хэлэхгүй гэж бодож байна. За вакуумын талаар би сайн өөрөө мэдээлэл бол нэлээд олж хараагүй. Мэдээж одоо суулгацууд гэж бичсэн байлээ. Тэгэхээр энэ ч гэсэн бас эмийн жороор олгогддог. Тэгээ зарим хүмүүс захиалгаар ярьдаг. Энэ нь ямар хүмүүс хийдэг би түрүүнд хэлжсэн те. Ямар нэгэн өвчлөлийн улмаас
одоо заавал хэрэглэх шаардлагатай болсон тийм хүмүүс л хэрэглэдэг учраас заавал олон нийтийн сүлжээр хэлэхгүй байх нь зүйтэй гэж би ингэж бодож байна. За тэгээд та бүхэн асуулт байвал асуугаарай. За би дараагийн удаа эм хэрэглэхгүйгээр яаж одоо үйл ажиллагаагаа айтайхан байх вэ гэдэг талаар одоо мэргэжлийн зөвлөмжийг хэлж өгье гэж бодож байна. Тэгээ би үүний тулд бас нэлээд олон юмыг унших хэрэгтэй. За түр баяртай асуулт ирүүлсэнд маш их баярлалаа.